За говийн бусдад ажиллаж байх одоо хугацаанд бол ийм асуудал бол одоо болсон. За би мэдээллүүд бол авсан. За ирээд одоо хүүтэйгээ одоо бас илэн талангуу ярилцсан. За манай хүү бол одоо 23 настай. Одоо бас ингээд 90 зэнд хүрч байна. За найз охинтой одоо боснууд үнэн байна. За найз охиных нь одоо гар гэртэй аав ээжтэй нь бол одоо миний хувьд бас уулзаж танилцж бас амжаагүй явж байна. За хүнд одоо хайрцагтай болж сүү тавих юм одоо бүгд бэлгэсэн нь бол үнэн байна. Тэгээ одоо би бас хүүгийнхээ хайрцаглалын асуудалд бол одоо хүндэлтэй хандж байна. За гэхдээ би бол бас үүтэйгээ ярьсан зүйл бол олон нийтийн зүгээс одоо гаргаж тавьж байгаа энэ шүүмжил бол зүг зүгтэй зүйлээ. Хүн бүхэн хуулийн өмнө одоо тэгш амьдрах ёстой. Орлогоо одоо нотлох ёстой. За манай хүүгийн хувьд бол надтай ямар нэгэн байдлаар одоо хүнтэй сүү тавих гэж байгаа. За одоо надад мөнгө төгрөх хэрэгтэй байна гэдэг ийм зүйлийг бол одоо өмнө бол яриаг. За мэдээж бас одоо завгүй одоо явсан бас сул талтай холбоотой байхыг бас үгээс гаргахгүй. За ингээд юутэй ч одоо говьд ажиллаж байгаа одоо хугацаанд хүн маань найз охинтой болсон байна. За одоо найз охиных нь одоо аав ээжтэй бас уулзаж ярилцах одоо юм аав хүний үүрэг одоо над дээр ингээд одоо үсэж байгааг бол би хомсорлж байгаа. За бүгд авснаа бол үлэмжлэрч байна. Би тэгээд одоо орлогоо нотлох хэрэгтэй гэдэг зүйлийг хэлсэн. За манай үгийн хувьд бол яг ер нь та бүхэн мэдээж одоо цаашдаа мэдээлэлтэй болно. Анх удаа л одоо манай бас гэр бүлийн гişүү манай том хүүгийн маань бол мэдээлэл ингээд бас гарч байна. За бас хитрхи одоо ингээд янз бүрийн юмд одоо орооцолтоо хүний нүдэнд харагдав гэж одоо бас банк өглөөд идэг бас бууж юм шиг байна. Ер нь бол ингээд том болцсон насанд хүрсэн хүн өөрөөрөө одоо бас ингээд хүмүүс танигдаад, нийгэм танигдаад ингээд явах нь бол одоо бас зүв зүвтэй зүйл гэж магадгүй. За багасаа л одоо манай хүн бол аялах дуртай. За Монголдо одоо бас одоо аялал жуулчлалын чиглэлээр сурах сонирхолтой. За бас нээлттэй. За ингээд одоо бас студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой. За тэгээд хероотой хамтарч ажилладаг. За тийм л одоо ингээд олон жил миний хөрөнгө оруулалтын мэдүүлгэн дээр одоо та бүхэн мэдж байгаа солигдоогүй хоёр компани байдаг. Нэг нь бол Hero Entertainment-ийн одоо 50%. За нөгөөх нь бол одоо Хүлэг контент гэдэг ийм компани байдаг. За тэрнтэй холбоотой одоо тийм контентын ийм зүйл хийнэ гэдэг л ийм зүйл хийгээл ингээл одоо явж байгаа залуу. Тэгээд явандаа өөрөө бас олон нийтэд өөрийнхөө хувьд одоо бие хүнийхээ хувьд одоо бас мэдээлэл өгөөд ингээд одоо явах нь бол одоо өөрийнх нь асуудал. Би бол бас хүүгийнхээ одоо тэр нөгөө өөрийнх нь амьдрах тэр хувийнхх нь орон зайд бол одоо саав хүний хувьд бол халтхыг бол өсөхгүй байгаа. Нэг зүйлийг бол би зарчмын хувьд бол илэн талангүй хэлсэн. За хэрвээ орлого нотолж чадахгүй бол одоо сүүн бөгж байсан ч хураалах хэрэгтэй юм зүйлээ. Энэ бол одоо нийтийн зүгээс тавьж байгаа шаардлага нь бол их зөв. За олон нийтийн зүгээс гаргаж тавьж байгаа энэ асуудалд бол миний хувьд бол хүндэтгэлтэй бөгөөд талархалтай хандж байна. За олон нийтийг бас талцуулах ийм одоо асуудал болсонд одоо бас хүлцэл өчөж байна. Уучлалт гуйж байна. Засгийн газраас хэд хэдэн ийм одоо багц арга хэмжээнүүдийг л авч байгаа та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. За авилгалын ялын бодлогыг бол чангатсан байгаа. Одоо авилгал аваад нотлогдвол 12 жилийн хоригдолтой болцсон. За дээрээс нь засгийн газраас 11 сард байна уу тийм ээ 11 сард за улс төрд нөлөө бүхий этгээд улс төрчдийн за төрд ажиллаж байгаа одоо өндөр албан тушаалтнууд хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол энэ бол одоо улсын орлого болох юм одоо хуулийн төслийг бол засгийн газраас өргөн барьсан байна. За энэ асуудал одоо улсын их хурлаар ингээд хилцэгдээд батлагдчихвал яг энэ хардлага сэргэлттэй холбоотой бүх асуудлууд бүрэн шийдэгдэнэ. Тэр нь юу вэ гэхээр гэр бүлийн гишүүд хүн амын орлогын албан татвараа бүртгүүлдэг болно. За одоо бол хөрөнгө орлогын мэдүүлэг бүртгэгдэж байгаа. За ингээд татвар ингээд бүртгээд эхлэхлээр датанууд одоо бүр илүү ойлгомжтой болно. За тэгээ орлогоо нотолж чадахгүй бол тэр ингээд хураагддаг болно. За тэрэн дээр олон нийтийн зөвлөл болон одоо бусад хяналтууд орно. За ингээд авилгалтай тэмцэх газар болон хуулийн байгууллагуудтай хамтарч одоо бүх нийтээрээ ингээд шалгагдах ийм эргэлзээг тайлах ийм асуудлууд бол байгаа. Тийм учраас энэ дээр одоо миний хувьд бас нэгэн тийм асуудал гарсан юм чинь би одоо хуулийн дагуу бүх орлогоо шалгуулнаа. За үүнийг олон нийтэд одоо нээлттэй тайлгнахыг би одоо соёлын байгууллагуудаас хүснэ.
За мөн одоо олон нийт яг өнөөдөр ингээд шахаж байгаа шиг за бас энэ асуудлуудыг ингээд одоо гаргаж тавьж байгаа шиг яг энэ хуулийг одоо баталжуул энэ дээр байгаа одоо 2-3 салангат хуулинд байгаа асуудлууд бүтэн хууль болж одоо эрх зүйн хувьд Сингапуртай маш төстэй болно гэсэн үг ээ. Тэгээ хүн бүхэн мэдээж орлого хуулийн дагуу олох нээлттэй. За хин нэгнийг одоо тийм хэлмэгдүүлж болохгүй. За гэхдээ нэгэнтээ одоо тангар өргөөд төрд ажиллаж байгаа хүмүүсийн орлого хэрэглээ бүх зүйл бүртгэгдээд нотолж чадахгүй бол энэ шууд одоо улсын орлого болно гэсэн. Яг энийг нөгөө хөрөнгө хураах хууль нийгэмжлэх гэж байна. Тэр гэдэг ийм асуудлууд бас яригдчихэж байгаа юм зүйл байгаа. Энэ дөр бол ямар ч тийм одоо хуулийн заалт байхгүй. Яг энэ асуудлыг л одоо илүү боловсронгуй болгох гэж байгаа ийм заалттай юм шүү гэдгийг одоо бас таагүй хэлье. Тийм учраас би бас нийт иргэдтэй уриалж байна. За миний хувьд хэрвээ одоо орлогоо нотолж чадахгүй асуудлууд байвал хариуцлага үлээхэд бэлэн байна. Энэ бүх асуудал дээр харин энэ хуулийг одоо явуулах тал дээр олон нийт дэмжлэг үзүүлж хамтарч ажиллая. Би манлайлъя. Бусад одоо улс төрчид за бусад одоо төрийн өндөр албан тушаал одоо хашижсэн болон хашиж байгаа хүмүүс бас орлогоо нотлох энэ зүйл дээр хэдүүлээ хамтдаа нийгмээр дахиад нэг алхах. За хүн амын орлогын албан дотор болон одоо тэр бүртгэлтэй холбоотой энэ бүх асуудлуудаа ил тод болгоод ингээд явъя гэдгийг одоо бас уриалахын зүйтэй болов уу гэж бодож байна тийм. Яг зарим нэг зүйл тодруулъя. Та сая орлогоо нотлно гэж хэлчихлээ. За яг одоо таны хүүтэй холбоотой маш олон мэдээлүүд ингээд гарч ийн л да. Нэстэг дээрээ хөлгөсөн үнэтэй машин айц охиндоо авч өгсөн ганц сүм бүгдтэй холбоотой асуудал шүү. Тэгэхээр энэ бүгдийг хаанаас ямар мөнгөөр авсан яасан бэ гэдгийг үл нотлох юм байна гэж ойлгоо. Тэрийг шаардаад байна. Үүнээс гадна нэг зүйл тодруулах одоо зарим гишүүд сайднараас бас тодруулж ажилласан л та тий. Тэгэхэд бол яг энэ их бүтээн байгуулалтын ажилтай давхцаад яг энэ мэт хэрэгүүд гарч ирдэг. Засгийн газар огтор гэсэн жагсаал болдог нь бас хачхалтай байна. Анхаарал татж байна тохиолдол биш гэдэг зүйлийг хэлжсэн. Та энэ дээр юу бодож байна? За манай өвгийн хувьд бол одоо бүх жагсаан гэдгээ бол хэлсэн. За бусад зүйлийн хувьд бол одоо аваад холбоог өгсөн. За би бас хүүтэй итгэж байна. За тэгээ хуулийн байгууллага энийг одоо шалгаад тэгээд энэ одоо хаанаас гарсан бэ гэдэг ойлгомжтой мөнгө алга болохгүй тэр хүүхд бол гараад ирэх ийм асуудлаа. За бусад одоо зүйлтэй холбоотой яг уу миний хувьд бас нэг зүйлийг бол одоо байнга ойлгож одоо ухамсарлаж явдаг. Тэр нь бол за ингээд одоо Эрдэнэт за 5 толгой за тэгэл одоо хөгжлийн банк за ойлголын эсрэг хууль гэдэг ийм олон асуудлуудыг за баялагын сан гэдэг ингээд том төслүүд гэдэг энэ яг том асуудлууд өөрөө ийм том эрх ашгуудыг бол одоо хүнддэг за энэ бол ойлгомжтой. За хувийнхээ хувьд би бас нэлээдгүй олон хүнийг гомдоосон олон хүний эрх ашгийг зөрчсөн ийм асуудлууд бол одоо байна. За энийг бол одоо би бүрэн одоо ухамсарж ойлгож байгаа. За тийм ч учраас би одоо туйлын одоо болгоомжтой аливаа асуудалд хандхаас өөр сонголт бол надад үнэхээр байхгүй. Ямар нэгэн байдлаар одоо асуудал гарах юм бол одоо яг өнөөдртэй адилхан ийм л одоо асуудлууд бол гарнаа. Тийм учраас яг намайг одоо янз бүрээр л хэлдэг. За одоо данх жижүүргээл олон асуудлууд. За яг одоо л ингээ бас гэр бүл рүү бас орох юм асуудлууд болж байгаа юм байна. За манай одоо хүүхэд болон одоо манай гэр бүлийн гишүүд ч гэсэн одоо энэ дээр бол бас нэлээд тийм одоо ойлголтыг бол авсан байх бүр илүү одоо болгоомжтой байх юм асуудлууд бол гарахыг бол одоо ойлгож байгаа. За гэхдээ би яг олон нийттэй хандаа зүгээр нэг зүйлийг одоо уриалахад за сая үл ингээд гашуун сухад ганц модын 20 жилийн хугацаанд одоо ус төрсэн манай улсын одоо нэг номерт ирэмлэгдэх энэ том төсөл явахад баг хүн анзаарсангүй өнгөрлөө. За саяны л одоо асуудал дээр одоо илүү төвлөрөх шиг боллоо. За энэ үл өөрөө бид нар бас цаашдаа илүү хэрсүү байхыг хаанаа л бас одоо бодхон зүйтэй байна. Тэгэхээр яг ийм байдлаар одоо төслүүд гацдаг. За ийм байдлаар одоо бас эрх ашгуудын одоо ирэмб ямар нэгэн байдлаар гацаа болдог юм асуудлууд бол байгаа. За яг сая гашуун сухаттай холбоотой асуудал бол энэ аргагүй би ойлгож байгаа. Энэ бол эдгээр 5 толгойн одоо нэг одоо 51%-ийг нь одоо манай Монголын MMC компани авахар хэлцэл хийцэн. 49%-ийг нь одоо Шинхua компанид бол өгөхөр хэлцэл хийцэн. Ийм одоо гэрээ байсан. 10 жилийн өмнөх одоо гэрээ бол. За энийг бид нар сая Шанхайд очоод засгийн газартай уулзаад аль нэг компанийг гаргачихъя гэсэн. Нөгөөр л одоо заавал юм дундын компани байгаад яах юм бэ? Хоёр засгийн газар хоорондоо тохирч.
тэр хоёр төрлийн өмчин компанид хоорондоо л гэрээ хийх. За энийг ингээд шууд засгийн газар олон улсын хилцэл болгоод их хурлаар батлуулчаа. За ингээд та бүхэн санаж байгаа бол одоо яг Шанхайд болсон уулзалтын орой одоо улсын төсөв 2 дугаар хилцүүлгээс задарсан. За ингээд Шанхайд болсон уулзалтын талаар бараг хүмүүс анзаараагүй одоо ингээд яг энэ асуудал дээр төвлөрөл өнгөрсөн. За төсөв дээр одоо ямар хүмүүс яг ямар байдалтай байсан бэ гэдгийг та бүхэн зүгээр ирээ бодоорой. Манай олон нийт маань гэсэн. За ингээд энэ асуудал яригдж байгаад 2 сарын 14-ний өдөр Харбинд уулзалт болсон. За Харбинд бол яг үгээр гэрээнд гарын үсэг зурагдсан. За тэр өдөр одоо бас одоо харамсалтай ийм хэрэг гарах асуудал яг давхцсан нэг өдөр. За одоо угаартаж тийм ээ гэр бүлээрээ нас орсон ийм асуудал үүссэн. За тэр асуудал дээр бид нэр одоо бүгдээрээ төвлөрч бас нэлээдгүй том асуудал болсон. За гэтэл дараа нь ирээд нэгтгэх тул тэр одоо хэрэг бас одоо 10 хоногийн өмнө болсон байсан асуудал. Энэ бол бас тодорхой зохион байгуулалттай одоо яг тэр Харбины уулзалтаас одоо нэг өдрийн өмнө бол болсон. Энийг одоо та бүхэн бас санаж байгаа. За өнөөдрийн энэ асуудал бол мэдээж энэ бол нийгэм анхаарал хандуулах ёстой чухал асуудал. Энийг би бүрэн ойлгож байна. Гэхдээ бас яг одоо 5 сарын 14-ний өдөр тийм ээ. Яг бүтээн байгуулалт эхлэх өдөртөө 3 дахь давхцлаа. За бас дахиад одоо энэ төсөл дээр хөрөнгө оруулагч нэлээд эргэлдэж за энэ одоо олон улсын гэрээ маань доктортой байж чадахгүй юу? Улс төр доктортой байж чадахгүй юу гэдэг ийм асуудлууд боллоо. Тийм учраас ийм зүйлүүдийг одоо бас олон нийтэд ард иргэдтэй хандж хэлэхэд илүү тийм хэрсүү байдлаар одоо ялгаж харах нь бол зүйтэй. Тэгээ би эцэст нь хоёр зүйлийг хэлье. Ард түмнээсээ би дахиад уучлалт гуйж байна. Сэтгэл санааг нь чилээсэнд, эргэлзээ төрүүлсэнд за надтай холбоотой одоо хууль бас орлогоо нотолж чадаагүй. Сэтэрхий төвн симхийн хаддаг дээр үнэхээр одоо асуудал үүсээд нотлогдвол би хариуцлага бүрэн билээ байна. Тэгээ энэ жагуулгаар би өнөөдрийг хүртэл олон зүйл дундуур явхад дандаа л надад нэг өдөр энэ утга цохилтууд ирэх болов гэдэгт би сэтгэл зүйн хувьд бол үргэлж бэлэн амьдарч байгаа. За харин одоо энэ явж байгаа бэлгийн сангийн хууль за одоо энэ нэг улс төрчдийн хөрөнгө ураахтай холбоотой энэ одоо эрх зүйн орчин за мөн одоо асуудалтай холбоотой ийм асуудлыг зориудаар одоо улс төрийн зорилгоор ашиглах ийм одоо ялаанууд байгаа. За энэ ялаануудад одоо хандж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг миний үзэл санааг миний тэмцлийг бөхөөж чадахгүй битгий горд одоо асуудалтай холбоотой байгаа асуудал дээр миний хувьд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна гэдэг хэлээ. За